Сайн уу манайхаа. Дараагийн бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Бичлэгдээ орохоос өмнө лайк дараад сувагт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартав. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Үзэгдэл солигдож шөнийн хотын гудамжинд аянга нэргэж хүмүүсийг сочрох. Нэгдүгээр ханхүү болон түүний үнэнч хамгаалагч Оливер нар энэ гинтийн байгалийн үзэгдэлд байхад зогсно. Нэгдүгээр ханхүү. Цочих гэж бүр айлгчлаа байна. Гинт яагаад захилхан захиад байна? Оливер. Эрхэм дээдсээ та зүгээр үү? Миний нэг л муу совин татаад байна. Ордон руу буцацгаая. Нэгдүгээр ханхүү. Юу вэ? Ийм хурдан уу? Альвэ хоёулаа юу ч хийж амжаагүй штэ. Арай гэж зориг гаргаж ааваас зөвшөөрөл аваад ард иргэдийнхээ амьдардаг газраар нууцаар явж байхад ийм байдалтай буцаад очиж чадахгүй. Нэрээ ахмада. Надад асуулт байна. Оливер. Юу ч байсан асууж олноо эрхэм дээдсээ. Нэгдүгээр ханхүү. Тэгэхээр нөгөө би хідэн сэлмийн мих суулж босгоо зуул гэж. Сэлмийн мих гинэ. Нэг сүртэй юм бишээ. Зүгээр л өөрийгөө хамгаалахад ашиглах юм. Хэцүү байх болов? Нэгдүгээр ханхүү. Хүлээгээрэй. Одоо шууд заагаад үгээгүй шүү дээ. Оливер. Эрхэм дээдсээ миний ард зогсож бай. Нэгдүгээр ханхүү. Айн? Оливер. Эзэн хааны хүлэгт баатрын 2 дугаар сазаа. Эрхэм дээдсийг хамгаал. Оливер. Өөрийгөө харуулад айл. Шөнийн намгүм гудамжинд улаан үстэй нууцлаг нэгэн эмэгтэй ааж ухан алхаж ирлээ. Тэр бол цагаан цамхгийн дээд түвшний шидтэн Хелен байв. Түүний өөдөөс Оливер сэлмээ барин зогсно. Оливер. Би чамайг хэдэн жилийн өмнө алга болсон гэж сонссон. Энд юу хийж байгаа юм? Оливер. Хүлээгээрэй. Надад зорилгоо хэлээд байт. Хелен. Хэдийн Green River. Түүний нүд цусан улаанаар гэрэлтэж аимшигтай харц тодорно. Хелен. Бидний замд хүндэлсэн хэнийг ч би үгүй хийх ёстой. Тэр даруй Хелен Оливерийн өөдөөс маш хурдтайгаар довтлоо. Оливер түүний цохилтыг сэлмээрээ арайхийн хаасан ч Хелений хүч юр бус юм байв. Хелен гайхартай уян хатан хөдөлгөөнөөр Оливерийн араас нь дайрахаар ирлээ. Хелен. Пиро дэлбэрэлт. Хелений шившлэгээр агаар мандалд асар том галт бөмбөлгүүд бий болж бүх зүйлийг гал улаан өнгөөр гэрэлтүүлв. Оливер энэхүү асар хүчтэй шидийн тогтолгооны өмнө сэлмээ чанга атхан нүүрэндээ заримг инээмсэглэл тодруулв. Оливер галт бөмбөлгийг 2 хуваан голоор нь асар хурдтай дайрав. Хелен дайралтуудыг чадварлаг хааж байв. Оливер хүчтэй сэлмийн дайрагч дээрээс хийв. Хелен мана хаалтыг төвчүүлв. Оливер. Мана хаалт. Эцэст нь тушиж үзэх нэ. Яан эрхэмд хамгийн ихэнд харуулмаар байсан юмсан. Гэхдээ төрүүлээ тушаад үзэх нь тийм ч муу санаа биш бололтой. Яан эрхэмд хамгийн ихэнд харуулмаар байсан юмсан. Би хагас мана зүрхтэй учраас надад мана ялгаруулах чадвар байхгүй. Гэхдээ миний цусан дууссан мана богино хугацаанд хийлрачуулдаг. Би чамд харуулъя. Хагас мана зүрхний хүчин чармаалтыг. Тэрээр асар хүчтэй сохилтоор Хелений мана хаалтыг зүсэн нэвтэрч түүнийг газарт цөхрүүлв. Би чамайг алахгүй. Чамд хэн эрхэм дээдсийг хөнөөх даалгавар өгснийг мэдэх хэрэгтэй шүү дээ. Амархан өхнө гэж бодоод ч хэрэггүй. Химээ хэлэд энэ хэсэг дуустдаг. Үзэгдэл булсаад цагаан цамхаг руу шилжих ба цамхгийн захирагч Херберт Леон хүч мөхөстөн газар цөхрөхдөө айдас давтун Ианаас асуув. Чи юу хийх гээд байгаа юм? Иан. Би зарим нэг хүмүүсийг бодвол хүнд тэмтгий хүн. Сүүлийн 5 жилийн турш уулзсан хүмүүстэй итгэж байна. Херберт Леон цөхөрсөн байдалтай инээд алдан. Тэглээч чи ялж чадахгүй. Иан. Намайг өдий хүртэл юу ч хийхгүй суугаад байсан гэж бодоо юу? Та Димидерагийн хилцээрийн үеэр манай гэрлүү с 'ижигтэй хүмүүс явуулсан баха. Нэг арга чинь дахиж үүчлэхгүй шүү дээ. Өдийд тэд нар хідэн давхар манай өрхөнд орчихсон байгаа бах. Үнэндээ энэ дэлхий дээр байхгүй болчихсон ч байж магадгүй. Хилцээр ингээд дууслаа. Одоо надад энэ хилцээрээс олж авах зүйл алга. Таныг шүүхээр оруулна. Гэхдээ хийсэн зүйлд чинь цаазын ял тохирох бах. Яагад гэвэл би таныг цаазлуулах болохоор. Хэдэн 10 жил хүс цусаа усгаж барьсан цагаан цамхгийг чинь би сайн удирдах явах болно. Би ийм зүйл хийх бодлого байсан ч нууцаар эд хөрөнгө цуглуулсан чинь хүн тийм зүйл хийх нь гайхмар зүйл биш шүү дээ. Яаны гараас хүчтэй цэнхэр ман ялгарч Херберт Леон тарчлан хашгирч эхлэв. Яан. Харин миний гэр бүлийг үүндээ оролцуулсан чинь таны хамгийн том алдаа байсан юм. Херберт Леон тэсхийн аргагүй өвдөлтөндөө орилно.
Яан түүнийг эцсийн удаа ширтээд "Яан, гэвч хааны уур хилэнд хинч үртэж болох усуу?" Цагаан цамхгийн захирагч Херберт Леони олон жилийн турш ноцолж ирсэн жигшмээр үйл хэрэгүүд эцэст нь дэлхий дахинд ил боллоо. Эзэнт гүрний ордонд хаан Синтидэ залран бүх язгууртнуудын өмнө түүний гим нүглийг ийхүү тунхагласв. Хар шидийн уруулт. Херберт Леон нь цамхгийн захирагчийн ариун үүргийг умартаж хориотой хар шидийг ашигласан байна. Тэрээр өөрийн хүсэл шунлыг үүсэлдүүлэхийн тулд гим зэмгүй хүмүүсийн сүнсийг золиос болгон ашиглаж байж. Төмөр торны цаана гим зэмгүй ард иргэд болон шидтнүүдийн амийг аимшигтайгаар золиосолсон нь илэрсэн. Энэ бол түүний үхлээрэж түнж баршгүй эзэнт гүрний түүхэн дэх хамгийн ноцтой гимт хэрэгт тооцогдов. Түүний хийсэн зүйлд ямар ч өршөөд байхгүй. Надад нэгүсэд үзүүлэх ямар ч бодол алах хэмээн эзэн хаан хатуу зарлав. Эзэн хаан Херберт Леоны бүх эрх мэдэл, албан тушаалыг энэ мөчөөс эхлэн хураан авч түүнд цаазаар авах ял онлоо. Түүнийг олон нийтийн өмнө ил тод цааслах бөгөөд нэр нь эзэнт гүрний түүхэнд хамгийн харгас гэмт хэрэгтнэр үрд тэмдэглэгдэн үлдэх болно. Мөн түүний нуусан цусан садан төрөлд хамсаатан бүрийг заавал орж нэг мөс нь устгахаа зарлав. Ямар ч язгууртанд албан тушаалтай холбоотой давуу эрх олохгүй. Бүх язгууртнууд мөрдлөгт биечлэн тусалж хамтран ажиллах ёстой. Өөрийн мэдлгүй энэ хэрэгт оролцсон хүмүүсийг хар шидээс салгаж аврахыг зөвшөөрөв. Угсаа залгамжлах хан хүүгийн аминд хүрэхээр завдсан дээд түвшний шидтэн хээлний шитгэл бусдаас өөр байхаар тогтов. Хэдийгээр тэрээр захирагчийн тушаалаар хөдөлсөн гэж таамаглаж байгаач хан хүү хөнөөхөөр завдсан нь уучинж бошгүй хэрэг тул түүнд насан туршдаа хоригдох ял оноожээ. Эцэст нь энэхүү аимшигт хэргийг таслан зогсооход үнэлж баршгүй хог нэмэр оруулсан хоёр баатрийг хаан дуудлаа. Херберт Леоны зогсоосон Яан Фэж, шидтэн хээлнийг зогсоосон хүлэгт баатар Оливер Рейвуд. Тэдний хийсэн гавьяаг зүгээр өнгөрөөж болохгүй тул эзэн хаан тэднийг овны өмнө ураг шалхан гарч ирэхийг урьлаа. Яан Фэж хар шидтнүүдтэй холбоотой мөрдлөгийн нэг хэсэг учраас энэ асуудал бүрэн гүйцэд дуусны дараа түүний ажлыг үнэлэх болно. Харин одоо энд угсаа залхамжлах хан хүүг 4-р зэрэглэлийн шидтнээс хамгаалсан Эрхэм Оливер ойртой зогс. Эзэн хааны хүлэгт баатрын 2-р салааны ахмад Оливер Рейвуд. Та бол энэ эзэнт хүрэн тохиолсон бурхны ивэл юм. Дан ганц хан хүүг хамгаалсан болохоор ч биш, хүн төрлөختний хязгаарыг давж чадсан хүлэгт баатар бий болсон мөч биш гэж үү? Би таныг зөвхөн эзэнт хүрний бус дэлхийд даяарх бүх хүлэгт баатруудын хувьд үлгэр дөөрайлан болно гэдэгт итгэлтэй байна. Энэ бол тань шиг хүний хичээ зүтгэлийн үр дүн. Зүгээр хараад өнгөрөхгүй. Энэ үчээс эхлэн эзэн хааны хүлэгт баатрын 2-р салааны ахмад Оливер Рейвудэд эзэнт гүрний бүх хүлэгт баатрыг удирдах эрх мэдэл болон хамгийн хүндэт сэлмийн эзэн цол хэрэгмийг олгож байна. Энэ бол маш удаан хугацаанд эзэнгүй явсан цол шүү дээ. Хэдэн 100 жилийн турш сэлмийн эзэн гэх цол эзэнгүй байсан шалтгаан нь сэлмийн нэр хүнд эд шидийн сүүдэгт дарагдсантай холбоотой. Харин Оливер Рейвуд тэр сүүдрийг нэвтэлж сэлмийн хязгаарыг давж чадлаа. Мөн тэрээр эзэн хааны гэр бүлийн хүлэгт баатрын хувьд удаан хугацааны турш үнэнч байдлаа харуулсаар ирсэн. Ирээдүйд ч мөн адил харуулсаар байх болно. Тийм учраас би энэхүү сэлмийн эзэн цолыг түүнд олгохоор шийдсэн юм. Эзэн хааны гэр бүлийн хүлэгт баатар Оливер Рейвуд өгдөг дээрээ сүгднө. Маргат хоолын их урсгалын нэрийн өмнөөс хүлэгт баатар Оливер Рейвудийн нэрийн өмнө сэлмийн эзэн цолыг нэр хүндийн хамтаар байршуулахыг тушааж байна. Чи хэдэн 100 жилийн турш хоосон байсан энэхүү цолыг өөрийн болгоход бэлэн үү? Сэлмийн эзний хүндэт нэрийн өмнө тангарлаж байна. Би эзэнт хүрнээ хамгаалахад бүх амьдралаа зориулах болно гэж хэлэн шагналаа авснаар энэхүү хэсэг дуусдаг. Үзэгдэл солигдож 5-р хан хүү аавтайгаа ширүү маргаж байх ба хан хүү. Аава, би яаж ч бодсон ямар ч утга алга. Яаж улсын цагаан цамхгийн захирагчийг цаазаж болох юм бэ? Та дахиад бодоод үзэлтэй. Манай улсад гарах асар том хохирлыг харахгүй байна гэж үү? Цамхгийн захирагч 5-р зэрэглэлийн шидтий шүү дээ. Түүнийг цаасна гэдэг хэдэн мянган шидтнүүдийг устгаж байгаагаас ялгаагүй. Их тад нутгийн цэвэрлэгээ дуусмагц Рох ванд улсын зам хүртэл нээлттэй болчихно. Манай улсын хамгийн хүчирхэг шидтэн байхгүй болчихвол төрийн хэрэг эмх замбраагаа алдна. Бусад улс бидний эсрэг жоохомж муу санаж байсан бол энэ тэдний хувьд төгс боломж нь болно шүү дээ. Хаан.
Одоо хамгийн хүчрхэг шидтэн Леон Херберт байхаа болсон. Цамхгийн хамгийн хүчрхэг шидтэн бол хүн төрлөختний хамгийн анхны 6 дугаар зэрэглэлд хүрсэн шидтэн Иан Пейж. Тийм биш үү? Тэр удахгүй цамхгийн захирагчийн суудлыг авна. Тийм учраас ямар нэг асуудал гарахгүй. Харин ч би энэ явдлыг цагаан цамхгийг өмнө байгаагүй өндөрт хүргэх шинэ ирний ихэр гэж бодож байна. Миний буруу гэж юу? Надад хариултад аль. Ханхүү, таны зөв. Иан Пейж цамхгийн шинэ ирэн үеийг эхлүүлэх нь гарцаагүй. Гэхдээ цамхгийн захирагч түүнтэй энэ тэнцүү, чадварлаг, бас олон 10 жилийн туршлагатай шийдтээ шүү дээ. Тэр Иан Пейжтэй хамт цагаан цамхгийг удирдвал манай эзэнт хүрэн байж болох хамгийн богино хугацаанд энэ төвийн өндөрлөгт хүрэх болно. Тэгээд ч болоогүй. Залуу чадварлаг шийдтэн, олон жилийн туршлагатай шийдтэн хоёр хамтдаа цагаан цамхгийг удирдвал нэг нэгнийг хянаж байж болно шүү дээ. Тэгвэл эзэн хааны гэр бүл цагаан цамхгийг хянах бус. Тэд өөрсдийгөө дотроо хянаад явж болно гэсэн үг. Энэ хамгийн тохиромжтой нөхцөл биш гэж юу? Хаан, чиний зөв. Ханхүү, тэгвэл хаан. Гэхдээ цамхгийн захирагч хориотой хар шидээр судалгаа хийсэн. Үгүй ээ, зүгээр нэг энгийн судалгаач байгаагүй. Цагаан цамхгийн захирагчийн хувьд хамгаалах ёстой байсан олон шидтнүүд болон гим зэмгүй энгийн ард иргэдийн амийг хар шид хэрэглэхэд ашигласан. Тэднийг золиослохдоо огтхон ч хэргэлцээгүй. Ханхүү, тэр чинь хаан. Цамхгийн захирагчийн хийсэн үйлдэл хязгаарыг хэтэрхий давсан. Тэр гагцаагүй галзуурсан байна. Түүний энэ олон хүний амийг золиослон байж олж авахыг хүссэн зүйл нь зүгээр л хүч чадал. Тэр өөрийнх нь хүч чадал занал хэлж байгаа Иан Пейжийг хар шид ашиглан үгүй хийх гэж байгаад баригдсан биш гэж юу? Ханхүү. Гэхдээ цамхгийн захирагч манай эзэнт хүрний 2-40 өдөртөгч биш гэж юу? Арга барилт нь бурууч гэлээ түүний судалж байсан хар шид манай эзэнт хүрэнд маш том давуу тал болох хүчрхэг зэвсэг байж болно шүү дээ. Хар шид хэрэглэхэд ашигласан эд зүйлсийн хувьд зүгээр л хэрцгий гэмт хэрэгтнүүдийг ашиглаж болохгүй гэж юу? Олонхын төлөө тиймэрхүү золиос. Хаан, энэ чамд байгаа гол асуудал нь Рагнар. Энд миний чамайг үг залхамжлагчаараа сонгож чадахгүй байгаа шалтгаан. Хар шид бол хүний сүнсийг бузарлаж, энэ дэлхийн ертөнцийн дэг журмыг алдагдуулдаг аимшигтэй эд. Манай эзэнт хүрний үүсгэн байгуулагч Мичел Грин Ривер хар шидийг хориглож, энэ газар нутгаас бүр мөсөн үгүй хийх гэж маш их хөдөлмөрсөн. Чи үүнийг маш сайн мэдэж байгаа зү. Рагнар, би чиний бодол санаа, зан аран шин, хүсэл эрмэлзлийн талаар сайн мэднэ. Чи бол сэргэлэн ухаантай хүүхэд. Гэхдээ чамд маш чухал нэг зүйл дутагдж байна. Чи ч гэсэн юу гэдгийг нь сайн мэдэж байгаах. Өдийг хүртэл тэр дутагдлаа нууж ирсэн байж боловч чи чухал мөч ирэхэд түүнийг нууж чадахгүй. Яг л одоо байгаа шигэ. Улс төрийн хамгийн гол зорилго бол энэ дэлхийд шудраг арсыг тогтоох явдал. Тэр шудраг арсыг захирн биелүүлж чадах удирдагч хүний мөн чанар нь ард иргэдэ гэсэн сэтгэл зүрх. Чам шиг хүмүүсийг эд хэрэгсэл гэж хардаг хүнд тийм мөн чанар байхгүй. Ханхүү. Үгүй ээ, тийм биш. Миний өгсөө залхамжлагч болж чадахгүй жинхэнэ шавтгай. Та намайг мэдхгүй гэж бодоо юу? Ах таны хайртай байсан эмэгтэйгээс төрсөн хүү. Хаан ууфталар. Юу гэсэн бэ? Ханхүү. Харин би таны язгууртнуудын хүчийг олж авахд ашиглагдах гэж төрсөн хүүчин биз дээ. Тийм биш гэж үү? Энэ бол ах мэд хоёрын ялгаа. Хаан. Рагнар. Ханхүү. Танд хүлээн зөвшөөрөлт гэж намайг ямар их хичээснийг та мэдэх үү? Та өмнө нь над руу түүнд рүү хардаг шиг харж байсан юм уу? Надад ахад ханддаг шиг хандаж байсан юм уу гэж байна. Хэрвээ ах цамхгийн захирагчийг судлаач гэсэн бол та шууд зөвшөөрөх байсан биз? Хаан. Маш их уурлан Рагнарыг адагдав. Хаан. Үг хэлэх гэж байснаа бойлон. Хаан. Мунхаг амтэн гэж хэлээд яваад өгөв. Хаан. Даймфил, би чамайг өөрийн биеэр Рагнарын өрөөг хянаасаа гэж хүсэж байна. Түүнийг гадагшаа гардаж эсвэл хэн нэгэнтэй холбоо бариуж болохгүй шүү. Миний хэлж байгааг ойлгож байна уу? Даймфил, таны тушаалаар гүйцэтгэ гэж хэлснээр энэ хэсэг дуустдаг. Үзэгдэл солигдож 5 дугаар ханхүү өрөөндөө цонх ширтэн зогсно. Хаадав тавших чимээ гарч. Рагнар, хинбэ? Зарц. Эхэм дээдсээ, дээд түвшний шидтэн Иан Пейж тантай уулзахыг хүсэж байна. Рагнар, би түүнтэй уулзмааргүй байгаа болохоор яв гэж хэл. Хаалга өөрөө нэгдэж Иан орж ирнэ. Рагнар, чи миний тушаалыг. Иан. Эрхэм дээдсээ, би энд эзэн хааны тушаалаар явж байна. Рагнар. Эзэн хааны тушаал гинэ. Иан. Гэмт хэрэгтэн Леон Хербертийн ойрын хүмүүс хар шидэд автсан байж болзошгүй учраас
эрхэм дээдэс шалуулт явуулах тушаал өгсөн. Таныг хамтран ажиллахыг хүсэж байна. Рагнар. Өнөөдөр самбахгийн захирагчийн цааслуулах өдөр. Намайг самбахгийн захирагчийн хар шидэд автсан эсхийг шалгам гэх гээд байна уу? Намайг дахиад хэр их доромжлох гэсэн юм? Янг. Эзэн хааны гэр бүтийнхэн болон ордны бүх албан тушаалтнуудыг мөн адил шалгаж байгаа. Та санаа амарч болно. Рагнар. Хурдан дуусгаад явж үз. Янг. Энэ удахгүй. Хэсэг хугацаанд таны толгой эргэж доторч нь муу харж магадгүй. Гэхдээ тэр нь хар шидэд өвтөөгүй байна гэсэн үг учраас санаа битгий зовоорой. Та зүгээр үү? Миний дотор нэг л таагүй байна. Ямар ч хар шидийн уд мөр итэрсэнгүү. Та амарчхуд удахгүй зүгээр очноо. Тэгэхээр санаа зовоод хэрэггүй. Тэгвэл би ингэж явъя да. Хүлээ. Надад чамаас асуух зүйл байна. Чи яагаад ахад үрчилтий? Чи ухаантай усхоор миний юу гэх гээд байгааг ойлгож байгаа бах. Миний ах эзэн хаан болоход тохирох хүн биш. Чи ямар олон язгууртан зас бардгууд түүнээс нүрээ буруулсныг мэдэж байна уу? Би уун ханхуд үүчтэйвэ. Хүлээгээрэй. Тэр чинь юу гэсэн үг вэ? Би ингэж явъя да. Сайн амраараа ирхэн дээдсэ. Би Хейден Грин Ривэст үрчилдэггүй. Яагаад гэвэл энэ дэлхий дээр миний үнэнч байхаа тангарахсан ганц л эзэн баг. Би өшөөгөөд авахгүй байна. Энэ бол бослох. Дүрс салентж, шөндөл болж Рагнарын өрөөний хаалгыг хэн нэгэн довшино. Эхэм дээдсэ. Рагнар. Цамхгийн захирагчийг цаазавчихсан уу? Тийм ээ. Өнөөдөр үдээс хойш Грин Ривер дэм төв талбайд түүний толгой авсан. Тийм байх нэ. Одоо явж болно. Сэтгүүлээр битгий ундаа эхэм дээдсэ. Рагнар. Битгий сэтгэлээр унгинэ. Даймфл нэгэн захиа ширээн дээр тавина. Эн чинь юу вэ? Даймфл. Би ингэж явъя да. Рагнар захиад авч уншин бидэнд дахиад боломж байгаа байх нэ хэмээн энэ хэсэг дуустдаг. Үзэгдэн солигдож хааны ордонд яам болон хаан хоёр ярилцаж байх ба. Херберт Леоны шоронгоос амьд үлдсэн хүмүүс бүгд аюулгүй газар имжлүүлж байгаа. Цагаан цамхагт өөрийн гэсэн эрүүл ухаантай байгаа хүмүүсийг цуглуулж мөрдөн байцаалт хийж байгаа. Бас түүний нууж байсан эд хөрөнгийг төрийн санд буцааж авчирхаар ажиллаж байна. Мөн түүний ойр тойрны хүмүүсээс хар шидийн шинжилгээ авсан боловч ямар нэгэн с ижигтэй зүйл илрээгүй. Сайн ажиллажээ яа. Би Хербертийг тийм галзуу гэж төсөөлж байсангүй. Түүнийг эвтнээ с ижиглээгүүдээ би өөрийгөө их буруутгаж байна. Би ч гэсэн огт анзаараагүй. Тэр ариуч хямгач, шудруу зан чанараараа алдартай нэгэн байсан шүү дээ. Тэр ээлдээ сарайныхаа цаана ийм аимшигтай дүр төрх нууж байсан гэж хэн санах вүлээ? Би танд цагаан цамхын мөрдлөг болон хар шидийн шалралтын явцын талаар тогтмол мэдээлж явах болно. Ойлгорлоо. Нэгэнт ийм нөхцөл байдалд орсон болохоор чамаас нэг зүйл асуух гэсэн юм болох уу? Та хүссэн зүйлээ асууж болно эрхэм дээдсэ. Чи ууган ханхууг яах бодолтой байна? Би таны асуултыг сайн ойлгосонгүй. Үгүй ээ, чи ойлгож байгаа. Би ууган ханхууд үнэнч байхаа тангарлаж чадахгүй. Үнэнч байхаа тангарлаж чадахгүй гинэ. Эвтээ би ууган ханхууг хаан ширээнд аюулгүй суутлан хамтран ажиллаж ирээдүйд мэрэгэн хаан болоход нь шатавч хинээгээрээ туслах болно. Чи ууган ханхууд үнэнч байхаа тангарлаж чадахгүй ч түүнд туслана гинэ. За яах вэ? Болж байна. Ороод ир. Чи үнийг ав. Хербертийг саатуудахад хурааж авсан таяг байгаа юм. Чи ойлгож байгаа бах. Гэхдээ цагаан цамхын шин захирагчийг сонгох үйл явц тийм ч амар биш. Суудлыг залхамжлах хүн нь тодорхой байсан ч хийх зүйл ихтэй. Цамхын удирдлагыг авахд эзэн хааны гэр бүлийн зөвшөөрөл хэрэгтэй ч гэлээ. Ийм цаг үед захирагчийн суудлыг удаан хоосон байлгаад ээж болохгүй. Тийм учраас би үйл явцыг нь багасгахаа шийдлээ. Тэгээд энэ таягийг чамд даатгаж байна. Бас яана, би чамаас нэг зүйл гуйх гэсэн юм. Та тушаахад л болно, эрхэм дээдсэ. Түүнийг дэмжиж байсан хүмүүс бүгд унсан ч гэлээ. Би Рагнарыг бууж өгнө гэж бодохгүй байна. Би түүний хүсэл эрмэлзэл зан аран шинг хинээс ч илүү сайн мэднэ. Хэрвээ Рагнар хаан ширээнд суух юм бол бид маш их цус цолиосон дурсахыг харна гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ түүний эцгийн хувьд би түүнд маш том шарх үлдээч гисэн. Намайг өөхөх хүртэл минь үзэн ядах биз. Ши түүнийг миний өмнөөс зогсоогоод өгч болох уу? Тушаалыг тань хүлээн авъя, эрхэм дээдсэ. Тэгвэл би түүнийг чамд даатгая. Ийхүү цагаан цамхгийн захирагч Ян Фэж албан тушаалдаа тамилдлаа.
Шин захирагч өөрийн өрөөндөө хөл тавихад тавтаа морилно Яан Фэж гэх найрсаг мэдчилгээ түүнийг өгтөв. Яаны дотоод бодол. Яан, чи мэдхүү. Би ч гэсэн баатар болохыг хүсдэг байсан. Ганцаараа эзэнт хүрнийг хамгаалж, зов зүдэрсэн энгийн ард иргэдийг аварч чадвартай, тийм л шиттэн босхийг мөрөөддөг байлаа. Маш олон хүмүүсийг хөдлөөж чадах тийм их хүч. Тэр хүч байхад би эзэнт хүрэн болон ард иргэдийнхээ амар амуусан байдлыг бүрэн хамгаалж чадна гэж итгэдэг байсан. Яаны дотоод бодол. Хүмүүс тэр хүчийг эрх мэдэл гэж нэрлэдэг. Энэ бол намайг алхахтай хүртэл хамгаалахыг хүссэн тэрэг зүйл минь байсан юм. Яаны дотоод бодол. Харин одоо би баатар болохыг хүсэхгүй байна. Миний хүсэж байгаа зүйл бол ердөөл Рагнар Гринривер гэх тэр хүнийг алах. Зүгээр нэг үхлээр бос хамгийн гутамшигт үхлээр түүнийг энэ ертөнцөөс зайлуулах. Энэ бол миний дахин амьд явах болсон цорын ганц шалтгаан. Бас чамд ойрох миний өшөө авалтын бэлэг юм. Ийхүү Яаны өшөө авалтын төлөвлөгөө хэлж байх зуур ханхүү Рагнар Гринривер харанхуй өрөөндөө цонхны өмнө ганцаарсуу. Тэрээр ямар нэгэн зүйлийг маш гүн бодож гараа чангаар зангидсан байх бөгөөд түүний харцнаас хүйтэн хөндөй шийдэмгий дүр төрх илт мэдрэгдэнэ. Энэ удаагийн Pathmine ийхүү тусаж байна. Лайк дараад Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түрүү иштэй.